тэр зөвлөл дээр мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцэхэд маш их одоо тийм одоо ойлгомжгүй асуудлууд хүмүүсийн хооронд байсан байхгүй. Тэр нь юу байсан бэ гэхээр зэрэг тэрийг бол би хараад тэр ойлгомжгүй асуудал нь байгаа гэдэг нь надад амар илэрхий. Яагаад ойлгомжгүй байгаа гэдэг нь бас илэрхий байсан. Яагаад тэгэхээр зэрэг нэг талд нь нөгөө цэвэр одоо economics background-тай хүмүүс яриад идэг, нэг талд нь нөгөө нэг finance background-тай хүмүүс яриад идэг. Тэр хоёр чинь яг ингээд хоёр өөр хэлтэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэр хоёр өөр хэлтэй гэдэг би тэнд очиод нөгөө санхүүгийн сургуутаа яг энэ хүмүүс ч өөр хэлээр ярьдаг юм байна. Өөр үзүүлэлтээр юмыг хэмждэг юм байна. Өөр нүдээр харддаг юм байна гэдэг нөгөө мэдсэн. Тэгэхээр тэр бол надад маш их тийм давуу тал болсон нэг талаасаа хүмүүстэй ингээд ойлголцсон. Мэргэжлийн эдийн засгийн асуудлыг санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүстэй ярилцаж ойлгоход аюул тийм төхөн болж өгч байгаа. Хоёрдугаарт нь тэр санхүүгийн асуудлыг ингээд сурсны дараагаар тэр эдийн засгийн онолуудын цаана явж байгаа санхүүгийн асуудлууд нь юу юм бэ? Яагаад энэ чухал юм бэ? Аль нь илүү чухал юм? Аль нь эсвэл 3 дугаар ирэн битийн гэдэг нь бол надад тийм ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр тэр их өгөөжтэй байсан миний тэр Австрал сурдаг бол. Би нөгөө Вердоос хэлсэнтэй санал нэг байна. Би чи ер нь нөгөө бакалавра санхүүгээр хийсэн. Тэгээ магистр болохоор нөгөө mineral economics тийм чиглэлээр хийсэн. Тэгээ ер нь миний нөгөө background өөрөө санхүү чиглэлтэй байхгүй. Тэгэхээр би Баярдаа захирал хэлж байгааг яг сайн ойлгож байна. Би ч гэсэн одоо ч гэсэн нийтийн засгийн зарим Баярдаа захирал яриад байгаа юм ойлгохгүй юм. Мэдж байгаа юм шиг толгойд. Таана бол юу болтоо гэж бодлоо.